Хөтлөг шамраа надтай хамт байгаарай манайхаа. Шинэ газраас ирж байгаа шүү. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Zint Farm Simple Linctus ханиалга зөөлөх сироп ажиллаж байна. Баярлалаа. Энэ 7 хоногт маш олон үйл явдлууд боллоо. За нэг эхнэр нөхөр хоёр одоо бие биенийхээ бараг л хамаг эмээг л тавих нь хологгүй байлаа. Одоо бараг л ямар байрлалаар хийж ирснийг бараг тавих гээд байгаа юм. Би тийм ярихгүй шүү манайхан зөө. За тэгээд дээрэс нь одоо улсын хурлын чуулганы хуралдаан болж төсөө ямарч байсан батллаа. Ёстой нөгөө өнгөрсөн 7 хоногийн хилдгээр бошуу тулаа бориндоо баста гэдэг төсөвчин л яг боллоо. Дээрээс нөгөө нэг хагаралтай байсан Монгол ардын намчин нэг их хурлынхаа өмнө хагаралгүй юм шиг харагдаж байгаа шиг байна. Бас хөөрхөн тохироо мохироо хийцгэлсэн юм шиг байна. Гэх мэтчлэн маш олон үйл явдлууд болсон байна. Нэр маш харамсалтай нэг үйл явдал болсон. Нооргийн улмаа шүн явж байгаад хүнд хутгалуулсан асуудал гарсан. Энэ бол маш олон хүнийг сэртийлсэн нэг юм асуудал болсон байгаа. За ингээд бүгдээр мэдээгээ эхнээс нэг нэгээр үзцгээе. Аялагч мөнх цэлмэг гэж байдаг. За мөнх цэлмэг маань өмнөд Судаанд аялал хийсэн байна. За тэр үеэр нэгэн залуутай таарчаа. Сайн уу анда? Сайн байна анда. За чиний өндөр хэд вэ? Миний өндөр 180. Чи монгол хэлийг яаж ингэж сайн сурваа? Монгол хэлээ сурсан байна, сурсан. Манай нэг найз зааж өгсөн байна монгол хэлтэй. Тэгээд би сурсан байна. Найзын нэрийг хэн гэдэг вэ? Нэр нь Баатарко. Чи Монголд очихыг хэрэг хүсэж байна? Би Монгол яг явмаар байна. За монголчуудаа хандаж юу хэлмээр байна? Би монголчуудаа баярлалаа хэлмээр байна. Яг Монгол явахдаа итгэлтэй юм ээ дөө. Яг одоо гадаа засшуурч штэ. Алуулна штэ байна. Амьдралдаа харж байгаа хүүт хасах 35 40 өрн дээрээс нь утаатай. Алуулна мэн дөө түнш байхгүй. Гэтэ яг нөгөө нэг сэтгэл нь гоё юм те. Тэгээд маш олон монгол залуучууд өмнөд Суданд инхийг сахиулаад ингээ байж гин. Тэгээд бас зөвхөн зэвсэг түвчнэр нөлөөлө зогсохгүй бас зөөлөн хүчний бодлого хамт яваад шүү дээ. Айгүй олон монгол хэлтэй Африк хүүхдүүд байдаг болсон байлээ. Тэгээ ирээдүйд энэ хүүхдүүд бас монгол судлаач болцсон байхыг бас бид нэр үгүйсэхгүй те. Ямар ч байсан гайхалтай аялал хийж байгаа болон өмнөд Суданд инхийг сахиулж байгаа залуучуудаа бүгдээр нь дахиад баяр хүргье. Ханад томооны үйлрэл эхэлж байгаатай холбогдуулаад та бүхэндээ Simple Linctus гэдэг энэхүү ханиалга зөөлөх сироп эмийг танилцуулъя. За, Английн үндэсний эмийн лавлахын яг уушиг гэдэг ийм бүлэгт багтсан одоо Simple Linctus гэдэг энэхүү сироп нь ханиалгыг зөөлөлт юм байна. За, яагаад намдаа хүч зөөлөх гэж ярьж байгаа юм бэ гэдгийг тайлбарлая. Энэ ханиалга гэдэг чинь хүний өөрийн рефлекс юм байна. Одоо тоос шороо, янз бүрийн вирус, бактери орж ирэхээр ханиалгаар дамжуулаад тэрийг гадагшлуулд юм байна. Энийг бүр байхгүй болгочих юм бол энэ рефлекс ажиллахгүй гэсэн. Тийм учраас ханиалга зөөлөх гэж ярьж байгаа. Хит их ханиалгаснаас болоод одоо бөөлжч гэдэг юм уу те янз бүрийн хүндрэл гардаг. Тэрнээс Simple Linctus сэргийлдэг гэсэн. За тэр Английн эмийн үндэсний давлага гэдэг бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цорын ганц баталгаад их сурулж гэж явдсан байх шүү манайхаа. Тэгэхээр та бүхэн ханиалга зөөлөх Simple Linctus-ыг туршаад үзээрэй. Тэгээ дотроо 2 янз байгаа. Хүүхдийнх болон том хүнийх. За дээрэс нь чихртэй чихргүй гэж 2 янз байгаа. Хэрвээ та чихрийн харшилтай болон диабеттэй болвол одоо чихргүүгийг аваад хэрэглэх боломжтой. Тэгээд Simple Linctus ханиалга зөөлөх сироп юм байгаа шүү. Эмчийн заавраар хэрэглэн шүү манайхаа. Хамгийн гол нь. За хэрүүлтэ орно.
За өнгөрсөн давтахад нэг санал сураасан чинь нэг хаашаа юмдаа нэг юм гаргасан юм аа да. Тэрнээс болоод бүх хэрүүл. Гişүүдээс гарсан дэмжээг сан гарсан усын гişүүдээ даваасан. Тэгтээ яалчгүй ногоон шүү гэд хэлсэн юм байна те. Ногоон шүү гэд ингээ орилсон байна те. Тэгэхээр би бас нөгөө хүмүүс жоохон итгэхгүйсэн бохоггүй. Яг зүгээр ингээд ундаа ууж исэн байж болно шүү дээ тийм үстэй. Ямар амар параноитой уулгачуудаа гэсэн чи яалчгүй ногоон шүү гэж орилсон юм байна. Тэгэхээр эн чинь бол аргагүй. За тэгээд энэтэй холбоотойгоор мэдээ бэлтгэгдсэн байна. Бичлэгдэр гişүүд тэдний өргөсөн лазыг ажиглан тэр өнгийн конопод арга байдлаар саналын өгснийг харж болохоор байна. Энэ нь дэмжихгүй шийдвэрийг өнгөөр удирдсан анхны тохиолдол болж парламентын хүндэтгэл бие даасан шийдвэр гаргах эрхэд ноцтой сүүдэр тусгалаа. Лаз өргөсөн гав гişүүний тухайд гаргасан үйлдэлдээ уучлал хүсэх атал үйлдэлээ үүсгэж өнөөдөр албаар улаан зангаа зүүлээ би өргөн улаан коноп дарах нь харъя гэж яжилж байна. Гавыг болоод жавхлан гişүүдийн зүгээс бол гаднаас тийм хоосон лаз оруулж ирээд хоёлоо 2 шиггээр нь аваад тэгээ ингээд нөгөө санал хураалт явцад ногооны нүргөхөр ногоон коноп улааны нүргөхөр улаан коноп дарах байдлаар санал хураалт зарим санал хураалтууд ингээд авсан. За юм байна. Гэхдээ би бодод энийг айгүй их оронч лаз өргөсөн шүү манайхаа. Гэхдээ кола спрейт байж болох л байсан шүү дээ. Тэрэлж сэлэнгээ өргөж байгаа хоо. Гэхдээ энэ бол бас муухай юм болсон байлээ. Энэ бол улсын хурлын бүрэн эрхэнд бас нэг халдж байгаа нэг л хэлбэр шүү дээ. Энэ бол байж болохгүй. Тэгээд ган хуй гişүү маань ингээд олон жил суусан болоод бас ингээд сүултээ жоохон ширэн нүүрлээд ийн үгүй юу? Тэ? Энд чи одоо уг нь нэвтрүүлэг хам маань юм байгаа шүү дээ. Нөгөө загнуулдаг хамт ордог. За тэгээд энэ 7 хоногийн ихээр цэнхэр улаан лаазны одоо юу болсон байна? Хэрүүл болсон байна. Тэгээд дээрэс нь манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Апо компани лаазыг өргөжээ. Бас давхар иртлээ яцсан чашиг. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч тэрэлж сэлэнг ундааг үйлдвэрлэдэг Апогийнхан маань өнөөдөр хамтран ажиллаж байна. Үнэхээр гайхалтай тийм. Энэ 7 хоногт бол тэрэлж сэлэнг бол үнэхээр олонний анхаарал өрч чадлаа шүү дээ. Тэрнээс гадна нийслэл пив маань маш гоё савлгаатай болсон байна. Ингээд бүтнээр таг нь онгоодог. Тэгээд яг драфт пив яг тэр чигээрээ маш гоё амттайгаараа фрешээрээ шинээрээ танд амтлагдана гэсэн үг. Тэгэхээр та бүхэн яг таг нь бүтнээрээ онгоодог нийслэл драфт пивийг амсаад үзээрэй. Тэгээд драфт пив бол угаасаа гоё пив байдаг тий. Зам бүр нийслэл хөтлөн задгаа нийслэл мэдрэмж хөтлөнө манайхаа. За өнгөрсөн 7 хоногт Нямбаатарыг одоо ажиллаа өгөх гэж байгаа. Цус харвцсан байна. Бараг сэхэн амьдруулахад шааж байна гэдэг юм явсан. За надд хүртэл тэр мэдээ ирсэн. Би бүр тэнд итгэсэн. Айгүй ойрын, айгүй бас айхтар юмд хамаагүй итгэцгээргүй хүн хүртэл надад тэгж Нямбаатар харвцсан гэж ингэсэн чи би нэр юм уу? Нэр. Тэгвэл хөөрхи амьд зэрүү минд мэлтэж байна. Намайг одоо цус харвсан асуулт гэж байгаа ажиллаа өгч байгаа гэдэг. Би хандаж хэлэхэд энэ нөгөө гүтгэгчдэд хандаж хэлэхэд би сая цусны даралтаа үзлээ. 80-120 байгаа шүү. Тий. Би өглөө 2 км гүйлтийн зам дээр алхсан. Эв ирүүл цоо одоо саруул байгаа гэдэг лээ. Намын их хурлд өгөхөд одоо янз бүрийн гүтгэлэг тараамаар байгаа хүмүүс би хэлэхэд миний цусны даралт 80-120 байгаа шүү. Тогтмол Ирүүл мэндийнхээ хамаагүй mig тоочлооч нэргээсээ. Би бол харах болоогүй шүү болгоочудад та нарыг тэгж эрт баярлах болохгүй шүү гэдэг. Гэхдээ одоо тэгтээ хүний яг эрүүл саруул байгаад нэр би үнэхээр баярсан шүү. Хичнээн шүүмжилдэг, хичнээн муу мухаа гэж боддог ч гэсэн ямар ч байсан нэг хүн ч гэсэн эрүүл саруул байж ивэл сайн шүү дээ тийм биз дээ. Заавал одоо үхээсэй гэж бодох албагүй шүү дээ. Тэгээд хамгийн гол нь ярьж байгаа нь өнөө хөөрхөн байна те. За энэ юуны үеэр ингэж ярьж байгаа юм бэ гэхээр одоо нөгөө агарын тээвэр
дүүжин тээвэр тийм ээ агарын одоо манай Улаанбаатар шиг анх удаага агарын юм тээвэртэй болох. Ер нь бол яг аялал жуулчлалын маягаар ашиглаж байгааг би бол олон орнд мэднэ. Хонконгод байдгийн. За Кёотод ингээд Кёотог ин Кобед ингээд бас уулын орой руу гарч марахад дүүжин тээврээр явж мавдаг юм бол байдгийн. Яг ингэж нийтийн хэрэглээнд гол гарах гэж ашиглаж байгаа барыг анхны тохиолдол байгаа. Тий. Тэрнийхээ хажууд хөрхи нэг Франц зогсооцсон тэгэл би ирүүл байгаа шүү л гэж байна. Нөгөө Франц нөрхи энэ яагаад уурлаад байгаа юм болоо гэж бодож. 46 метрийн өндөр дээр ингээд та нарыг явуулах гэж байсдээ ирүүл байгаа шүү гэдэг. Харин за яг наадах чи усын хурлыг шүү асуусан байна. Яг нөгөө бид нар ч одоо хуулийн зохицуулалтын мөрөнд ажиллаж эхэлчихсэн шүү дээ. Тэгээ одоо хууль нь араас нь явж байгаа юм байна гэж ойлгож байгаа. За ингээд 48% гээд өвчтөн Нямбатуудаар мэдээлэл өгöd байгаа. Тэгэхээр нийтийн тээврийн одоо автобус, одоо такси гэдэг ингээд хуульчилсан. Дүүжин тээвэр чинь хуулинд байхгүй. Тэгэхээр одоо ахарын тээвэр гэж үзэх юм уу? Нийтийн тээвэр гэх юм уу? Ашиглалтыг хаанаас хариуцах юм? Нийслэл авто замын газар хариуцах юм уу? За 46 метрийн өндөрт гацуул яах юм? Тэрэнд нь тэнд байгаа иргэдийг авран хамгаалах шат, авран хамгаалах техник хэрэгсэл байгаа юм уу гэж асуугаад байгаа байхгүй юу? Тэгээ байгаа бол байгаа, байхгүй бол байхгүй гэж хэлээд өгөөч л гэж. За тэр байхгүй юу? Яах вэ хэдүүлээ? Яах вэ? 46 метр. Гоо чаажаа дараагаа бол таслах бэлэн шааж байгаа. Одоо ямар Yamaha мотороор хөдлөхгүй байх нь өөрхий. Тэгээ ямар энержи ажиллуулахад дизель бис тавиад одоо станц байгуулна гэж бол байхгүй. Тэгээ манай комедийн Тэнгис гэж залуу айгүй гоё бас гаргасан байдгийн. Тэр нь юу гэхээр яг тэр одоо дүүжин тээвэр хийж байгаа тэр юун дотроо юм болгон дотор нэг шил арх хийчихээ. Тэг emergency архтай тэгээд тэр архиа яг гацаад янз бүр болох юм бол нэгдүгээрт ууж одоо дулаацсан, хоёрдугаарт арх ууцсан Монгол бол хэдэн давхраас ч зоригтой шүү л гэдэг байгаа байхгүй тийм. Гэхдээ нэрээ тэр стэгцэн ба. Тэгээ гал команд мамандынхын чинь өөрхийн амтнд 46 м хүртэл тийм өндөр шат байдгүй юм байна шүү дээ. Тэгээ одоо вертолетоор авах юм уу яах одоо хүн амтаа олноор нь алсан анхны ус болох уу те бурхан ингэж. Нямбатар даргын би энэ сайн байгаа юм байна ойлгочлоо. Тэр дээр 46 м дээр хүн амтаа үлдэж өгвөл яах юм бэ Нямбатар дарга. Манайхан ч ингэж юмаа бодлого ингэж юм хийдэг. За ингэж дүүжин тээвэр мэвэр ярьж явах зур нүүрсний хулгайн хэрэг илэрчээ. Тий. За одоо та бүхэн бол харж байна тийм ээ. Ингээ хакс кокс манай түлшгөөнд явж байгаа. Ингээ яг өвсөн дээр ингээ доор нь тавиад за дээр ингээ хоёр игнэ өвс тавьцсан. Ингээ нууцсан байдалтайгаар бол ингээ гарч ирж байна. Ингээ тийм ээ. Хатаа ингээ энэ хідэн юу юм. Энэ доор нэг байна, ингээ хоёр байна. Ингээ нэг байна. Хоёр игнэ. Нийтдээ хідэн шууд байсан. Тоосноо манайд. Одоо яг энэ хідэн шуудаа хэд орчим тоон гэдгийг нь одоо үсэлтийгээ дагуу хан уу дөрвийн 12 дугаар оны байлаа. Одоо бэг танад 24 дугаар зүгтээ одоо аваач өнөөс юу болоод байгаа юм. Хүш энэ солиор штэ. Хүн өөрийнхөө мөнгөөр зарж байгаа үстэй энэ чи одоо ямар үнгүү тараагаагүй л үгүй. Энд чи зарж исэн юмнаас өөрийнхөө мөнгөөр аваад тэгээд аваа явахад одоо цагдаа магдаа ирцэн. Амар том хүнд гинт хэрэг илрүүлж баг хард амиг илрүүлж байгаа юм шиг шааж штэ. Ингээ энэ хардаа нууцсан байна. Энд ч юу бол энэ ямар новшин болоод байгаа юм бэ энэ? Энэ байж болохгүй үгүй манайхаа. Энд ч бид нар ардчилсан зах зээлт нийгэмд амьдарч байгаа үст. Энд чи ямар новшин болоод байгаа юм бэ? Тэгээ нөгөөт нь бүр дүр мөртэй итгэцэн хэд байна ч гэж байгаа шиг. Энэ одоо ямар лалрын юм болоод байгаа юм бэ? Тэгэд бид өнгөрсөн 7 хоногс хэлээл байгаа. Энэ бол гаж дон гэдэг шиг те гаж секс гэдэг шиг яг юм гаж юм руугаа явчих гэж юм байна. Гэхдээ нэр энэ бол байж болохгүй. Энэ бол үнэхээр утгагүй зүйл рүү явцсан байна. За тэгэд энэ нүүрсний ууг нь үйлдвэрийг хэдэн их найдаар барьсан шүү дээ ууг нь. За тэгэд ууг нь бид Монгол улс чинь нүүрстэй улс шүү дээ. Тэгээд сүүлдээ одоо энэ нүүрс чи одоо баг алт шиг алмаз шиг болж байгаа юм уу хайш юм би ойлгохгүй байна.
За энэ талаар түрүүний нөгөө хил амтай шилжир чинь бас дахиад ярьсан байна. Яг нь ер нь бид нар чинь нөгөө өөртөө байгаа ямиг өөрөөсөө худалдаж аваад байна шүү дээ. Өөртөө байгаа ямиг зараад жоохон босруулаад буцаж аваад байна. Тэгээд дээр нь одоо бараг тэр 5 толгой түлших компани 1.6 ихний төгрөгөөр болсон тий. Тэгээд одоо үйл ажиллагаа зогссон. Тэгээд яг нэг өгөхөд бол ингээд бид нар нэг сүүлийн 10 жил ингэж л одоо төлөвлөж ингэж л ажил хийжсэн байна шүү дээ тий. Тэгээд яг үндсэндээ нэг юунд PR-ын төрүүлээ явуулдаг. Тэгээд бүтлгүй ажил PR-аар хаадаг ийм л юм болчиход шүү дээ лог гэв тий. За. Тэгэхээр их 5 жилийн төлөвлөгөөнд нүүрсний үйлдвэрээ оруулах хэрэгтэй. Яг тэр багнуурыг төшгөлсөн гэдээ оруулсан байна. Миний асуудаг юм бол юу гэхээр 2026 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр 3.1.5 дээр нь нүүрс хийм коксын үйлдвэр барина гэж цогцбор барина гэсэн юмсан баггүй юу? Тэрийг одоо мартсан юм уу гэж асуусан. Тэгэхээр зөвхөн нүүрс кокс тэр үйлдвэрийг бол тусна багнуурыг төшгөлийг барьсан байлээ. Тийм. Гол нь тэр 3.1.5 ч байхгүй болсон байна гэдэг байгаа байхгүй юу? Хэрэггүй бити тийм нүүрсний коксны үйлдвэр бариад гууж ийн. Яг энэ нөгөө энэ хоёр талд байгаа хоёр нүүрсний үйлдвэртэй адилхан болж хідэн их найдаар барьсан шүү дээ энэ хоёр үйлдвэрийг. Өстө Улаанбаатар хотыг энэ хоёр үйлдвэр ингээл баруун зүүн бүсийн хоёр үйлдвэр баригдчих юм бол Улаанбаатарууд ямар ч утаагүй болно гэл. Тэгэл сонгуулийн шоу хийгээл та нар санаж гин үү? Энэ хоёр үйлдвэрийг барьснаас болоод Улаанбаатар хотын утаа 50% буурлаа. Бурхан минь! Даргыгаан дахин сонгоорой! Гэхдээ яг тийм болсон шүү дээ. Яг тийм болсон. Тэгээ өнөөдөр юу болж байгаа нарда? Би та бүхэн дахиад л төрийн гар хүрсэн юм болгон ийм новшуулдсан шүү. Бүх новшуулдсан. Тэгэхээр бити тийм гойдгүй please тийм юусоо бариад хэрэггүй. За одоо дахиад нэг юмыг новшуулах гэж байна. За тэр юу юм харъя. Улаанбаатар хотын 5,000 айл өрхийг энэ онд дараа нь 46500 айл өрхийн яндан буулгаж хийн түлшин шилжүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс бусад улс орны хийн түлшний хэрэглээг хэрхэн нэвтрүүлсэн туршлагаас суралцах нь аюулгүй байдлын хувьд томоохон ач холбогдолтой юм а. Үүний хүрээнд хий тээвэрлэх, цэнэглэх цэгийг олон улсын стандартын дагуу барьж 6 кВт-ийн төхөөрөмжийг 2.6 сая, 10 кВт-ийнхыг 3.3 сая төгрөгөөр үнэлэн 80 м2 хүртэлх байшинд суйрлуулах юм байна. Ингэснээр хатуу түлшний хэрэглээг халж агаар орчны бохирдол буурах шууд нөлөөтэй гэж үзэж байгаа юм байна. Тэгэд одооноос эхлээд бид нэр NFP стандартыг нэвтрүүлээд за бүгд нэрмт Солонгос улсад одоо энэ нэвтрүүлж байгаа энэ стандарт нь Монгол улсын одоо нутаг шуу тий нутагшид одоо хаана ямар асуудал байна, Солонгос улсаас одоо ямар одоо авах зүйлүүд байна, энэ бүгдээс нь бид нэр бол одоо ингээд суралцаад энэ төсөл төр бол одоо хамтраад одоо явж байна. За ингээд өдөр алдаж шүнэгчээр яг дүн өвлөө гэсэн чи 5,000 айлын ямиг солихоор болцсон байна. За тэгээд энэ нь одоо яг энэ нүүрснийхээ араас орно шүү. Төр юм хийгээл эхлэх юм бол ингээд яг нүүрснээ авигуул дэлбэр нь энэ зарим нь. Авигуул зарим нь ажиллахгүй. Өөртөө амар том асуудал болно шүү. Гэхдээ ингэж хүмүүсийн амьдрал дээр туршилт хийдэг мэдэхгүй тийм түүхийг би үнэхээр ойлгохгүй байна. Тэгээ хамгийн амар нь юу гэж энэ газын энэ одоо халаагуур гэх юм уу те энэ пишн нь тухайн дүүрэг хариуцсан. Дүүргийн өмч болох юм бэл. Тэгэхээр хаашаа би тэр айлын газар бараг тэр дүүргийн өмч болж байгаа юм уу хаашаа. Би өөр сүултээ ойлгохоо болчиход. Тэгээ нөгөө хүмүүс хувьдаа хэрэглэхгүй. Жишээлбэл Солонгосын жишээ ярьж те Солонгос дандаа хувийн компаниуд нь энэ газынхаа үйлчлэгийг явуулт юм бэлээ. Тэгээ хүмүүс нь өөрсдөө тэрийг худалдаж авд юм бэлээ. Түүнээс ингэж татвар төлөгчдийн мөнгөөр ингэж явдаг газар нэгч байдгүй юм байл шүү. За ингээд Нямбатар даргын маань би бол сайн байгаа юм байна. Харин Улаанбаатар хотын үйл ажиллагаа ийм новш болцсон байгаа маань ёстой жихэн харуулт өгсөн байгаа юм биш үү манайхаа. Өнгөрсөн 7 өдрийн төгсгөлөөр Зандан шатрын засгийн газар эх 5 жилийнхаа төлөвлөгөөг танилцууллаа. Өөрчлөх чадвартай байж ээж бид дэлхийн түвшинд өрсөлдөж байж өндөр орлоготой, экспортын чадамжтай илүү хүчирхэг Монголыг бүтээж чадна. Энэ бол жижиг төр том боломж гэсэн юм концепцийг төвшүүлсэн. Энэ бол эдийн засгийн эрхчлөө, шинэ экспорт, доктортой өсөлт гэсэн үндсэн зарчмуудаар хэрэгжих юм а. Энэ бол төр нь хэмнэгдэж жижиг байна. Харин эдийн засгийн том болно гэсэн агуулга. За ингээд 5 жилийн дараах Монгол улс бол доктортой төр засагтай, доктортой хөгжилтэй ийм Монгол улс, эв санааны нэгдэлтэй, нийгмийн эв санааны нэгдэл харцсангүй хангалтсан Монгол, баялагтай эзэн Монгол, баялагтай Монгол, баялагын сан ботоо өргөжсөн, үндэсний Монгол, эх оронч Монгол,
Монгол бахархал өв уламжлаад дээдлсэн дэлхийн түвшний боловсролтой Монгол гэсэн ийм үр дүнг бид харж байгаа. За ингээд 5 жилийн төлөвлөгөө одоо социализмын үед 5 жилийн төлөвлөгөө гэж байдаг байсан. За энэ урд улс бол 5 жил болгон юмгаа төлөвлөдөг. А яг капиталист улсуудыг би яг ингэж төлөвлөж байгааг санахгүй юм байна. Зүгээр энэ хэвлэлийн байгууллагыг би бүтнээр нь үзсэн. Ер нь ийм ажиглагдсан. Ер нь тийм жоохон тунхагийн шин чанартай, уриал оозонгийн шин чанартай л юмнууд явж илээ. Яг нарийн хэмжүүр нь бас сайн мэддэхгүй. За одоо ядуурлыг 2 дахин буулгал гэдэг байгаа. Яг 5 жилийн дараа буух юм уу гүм үү тэрийг хинч хэлж мэдэхгүй шүү дээ. Дэлхийн эдийн засаг юу болох юм, яах юм, байгаль орчин юу болох юм хинч мэдэхгүй. Тэгээ яг нэг юм тодорхой барих барьцтай хэмжүүр байхгүй. Яг баахан нэг юм уриал оозонгийн шин чанартай л юмнууд явчих шиг болсон шүү надад бол. Дээрээс нь логикийн зөрчилтэй. Ингээд нэг талдаа ингээд нийгмийн шудраг осыг хангаад бүгдэнд нь ижил тэнцүү одоо юм хумыг хүртэнэ гэдэг. Нөгөө талд нь болохоор чөлөөт зах зээлийг дэмжинэ гэдэг. Энд чинь хоёр эсрэг юм шүү дээ. Яаж нэг нь яг. Тэгээ хамгийн аимшигтай нь юу гэхээр дараагийн 28 онд сонгогдсон хүмүүс хүртэл энийг үргэлжлүүлж явах юм гинэ. Гэхдээ энэ чи зүүнний нам ийм бодлого гаргах чи барууны нам сонгогчвол яах юм бэ ч юу гэсэн үг юм. Тэгээ заавал энэ зүүнний бодлогыг л ингээд хэрэгжүүлээд явна гэж тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр чи ингээд энэ бодлого нь таалагдахгүй байгаа учраас өөр намыг сонгоно үстэй. Гэх мэтчлэн ийм алдаатай ийм юмнууд ярьсан. Тэгээд яг нэг сайн тал нь төрөө жижигрүүлнэ гэдгийг маш их ярьсан. Татвар буулгана гэдгийг маш их ярьсан. Хамгийн гол нь энэ хэдийн маань ярьж байгаа хийж байгаа хоёр нь алд дэлэм зөрүүтэй байгаа учраас л ингээд. За дээрэс нь олон хүний анхаарлыг татсан нэг зүйл яригдсан. Энэ бол Абу Бакир гишүүн Монгол улсын хүн амын тоог яаж өсгөх вэ гэдэг дээр санал бодлооч хэлээжээ. Монгол улсын хүн ам 2030 онд 4 сая, 2050 онд 5 саяд хүрнэ гэсэн урьдчилсан тооцооллыг үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Гэвч төрөлт буурч хүн амын өсөлт саарах процесс судлаачдын тооцоолж байснаас эрт эхлэх болжээ. Тухайлбал 2030 онд 4 сая болох тооцоол 5-6 жилээр хойшлох болоод байна. Мөн улсын хэмжээнд 2024 онд 57.3 мянган их амарчсан нь өмнөх оноос 6.6 мянга буюу 10.3%-аар буурсан үзүүлэлт юм. Иймээс салбар яамнаас гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд 4 болон түүнээс олон хүүхэдтэй бол ипотекийн зээлийн дарааллыг урьдчилуулах, гэр бүлийн нэг гишүүнийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ. За ингээд Монгол улсынхаа хүн амыг олон болгоно гинэ. За яг одоо энд ипотекийн зээлд хамрагдах гад нэг хүн 4 хүүхэдтэй болчлоо гэж бодъё манайхаа. За нэгэн татвараа буулгах гад 4 хүүхэдтэй болчлоо гэж бодъё те. Эмнэлэг байгаа мó? Цэцэрлэг байгаа мó? Сургууль байгаа мó? Утаагүй эрүүл аюулгүй орчин байгаа мó? Үгүй ийм байж ч олон хүн амтай болно гэж юу яриад байгаа юм бэ? Энд чи баахан сургууль цэцэрлэггүй олон хүүхдүүд энэ ч одоо хүмүүс одоо яах юм тэгээд тэгсэн мөртлөө ингээ нэг ийм лооцонтой нэг сайхан олуулаа болно гэдэг ийм ярьсан хүмүүс. Хамгийн гол нь энэ хүмүүс яагаад төрөлт буураад байгааг ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Эмнэлэг байхгүй, сургууль байхгүй, цэцэрлэг байхгүй. За дээрэс нь маш их утаатай түнш байхгүй. Харин зөвхөн агаарын тээвэртэй те. Fuck it. Ийм лалрын орчинд хэн хүүхэд төрүүлэхийг хүсэх юм бэ өөй? Та нар чи эрүүл байна уу, өвчтөй байгаа юм уу? Би ойлгохгүй. За тэгээд ямар ч байсан 5 жилийнхаа төлөвлөгөө хөргийн амт тэгээд нэг юм гаргамаар айдчээ. Ардын намынхан маань уг нь зодтолдохгүйгээд хөргийн амт их л хичээж явах шиг байгаа. Тэгтэл цуглацаад хамаггүй төр жүжигийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ тогтоол зурсан арга хэмжээнд хэдэн төгрөгийг гаргасан бай гэдэг санхүүжилтийн араас хөөж үзэж байгаа. За энэ тогтоолын хэрэгжилтэн дээр үндэсний хорооны үйл ажиллагаанд зориулаад 2024 онд нийтдээ төсвийн гүйцэтгэл нь 6.2 тэрбум төгрөг ямарсан гарцсан байна. 2025 онд 201.3 сая төгрөг гарсан байна. Одоогийн байдлаар 6.5 тэрбум төгрөг сая дурдсан энэ тогтоолын дагуу санхүүжигдсэн байна. Энэ санхүүжилтийг нэг бүрчлэн хуулийн хяналтын байгууллагаар шалгуулах
хүсэлтийг өнөөдөр миний бие өгөх гэж байна. 4 удаагийн тайланд Монгол хаан жүжигийг олон улсад сурталчилсан гэдэг тайлан ирүүлсэн. Энэ компани. Хэрв энэ компани энэ жүжигийн олон улс дахь сурталчилгааг энэ Атикус компани саяны хийсэн Эрдэнэс оюутлахаас санхүүжилсэн мөнгөөр хийсэн болвол ерөнхий сайд оюурд нь өөрийн эзэмшлийн хамаарал бүхий ашиг сонирхол нэгтэй компанид санхүүжүүлсэн ийм сонирхлын зөрчилд орно мөн төсвийн хөрөнгийг зориулсаар зарцуулсан үйлдэл үйл баримт нотлогдно гэсэн. За ингээд за дээрэс нь амар баясгалантай холбоотой утасны бичлэг сонсгосон, мессеж харуулсан амар баясгалантай холбоотой бас юмнууд гаргаж ирсэн. Тэгвэл үхэлтэй холбоотой юм бол гарч ирээгүй, гаргаагүй. За ингээд нөгөө ардын намын дотоод зөрчил бол ингээд илэрч гарсан. За яг энэ хурлыг хийгээд ерөөсө цагийн дараа амар баясгалангийн өмгөөлөгч бас хэвлэлийн байгуулсан. 3 жилийн өмнө нэг хүний хэн рүү мэддэхгүй хүн рүү бичсэн ийм одоо чат байлаа. За тэгээд тэн дээрээ одоо тодорхой зарим улс төрчдийн нэр хэлж гин. За тэгээд одоо нэг үйл явдал өрнөд байна. За тэгээ энэ нь өөрөө хэрэг хийн шийдвэрлэх ажиллагаанд ямар ач холбогдолтой юм? Хоёрдугаарт энэ нь яг одоо үнэн юм уу? Үнэн байлаа гэхэд одоо энэ нь яг амар баясгалан гэдэг хүнийг ямар хэрэгт юунд гутгаад юу руу чиглүүлээд байгаа юм бэ гэдг нь ердөө ойлгомжгүй юм байна. Ер нь та бүгд анзааруул ерөөсөө гол үүсэж байгаа нөхцөл байдал зорилго бол ямар нэгэн холбоотой холбоогүй хамааралтай хамаагүй баримтуудыг л ингээд байнга өгүүлж явах хэрэгтэй энэ хүн маань. Ингэжээж намын их хурлаасаа өмнө л одоо энэ хүнийг ямар нэгэн байдлаар л нүүрсчин гэдэг ийм агуулга руу оруулах ийм л зорилгын хүрээнд явж ирсэн. Тэрнийх нь одоо нэг анги нэг хэсэг нь л ингээд явж байна. За ингээд бас амар баясгалангийн өмгөөлөгч гарч ирээдгүй. Энэ одоо ингээд манай хүнийг ингээд л ах одоо өөрөө тэр үхэл мүхэл яриад ийсэн нөгөө үхлэн ч одоо байхгүй болчлоо. Дээрээс нь хав уул дүүргийн шүүхтэр энэ юмнуудаа батлаа гэд шүүх хурал зарлагдаад байдаг нөхөр өөрөө тодорхой шалтгаангүй ирэхгүй байна. Тэгээ энэ хүнийг ирүүлээч гэд ингээд иймэрхүү зүйлсийг ярьсан байгаа. За би бол тэгж бодож байна. Яг энэ хоёр талыг бол авцнах хэрэгтэй баг. Яг алийн ч үнэн, алийн ч худал гэж хэлээд хэрэггүй. Яагаад гэвэл ардын намын хурал болох гэж байгаа учраас энэ улс төрч маш их улс төрчлөлт явсан байх магадлал айгүй өндөртэй шүү. Тийм учраас би бол энийг ингээд яг алийн ч үнэн гэж үзэхгүй байна, алийн ч худлаа гэж үзэхгүй байна. Хоёрдугаарт энэ 7 хоногийн төгсгөлөөр ардын намын их хурал болно. За тэгээд нөгөө 2 хүн зодтолтод исэн шүү дээ. Амар баясгалан бол би намын дарагт нэр дэвшихгүй гэдгээ зарлцсан. За тэгсэн чинь нөгөө хүн юу гэснийг харъя. Монгол Улсын ерхий сайд Занзан шатаараа намын даргаад нэр дэвшиж өрсөлдөхгүй гэдгээ мэдгдлээ. Тодорхойлбол Монгол Ардын намын их хурал ирэх амралтын өдрүүдэд болж намын даргаа сонгох юм а. Тэгвэл баг хуралдаа нэр дэвшиж ялагдаад байсан ерхий сайд Занзан шатаар их хуралд намын даргаад өрсөлдөхгүй гэдгээ мэдгджээ. Тодорхойлбол улс орны эрх ашгаа тэргүүн игнэнд тавьж намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын намын даргын төлөөх хөрсөлдөөнөөс нэрээ татаж байгаагаа мэдэгдэж байна. За ингээд би бол зүгээр ингэж харж байгаа. Тохироонд орсон юм шиг байна. Тохиролцсон юм шиг байна. За амар өсгөн чийч дэвшээд явах уу, би ч дэвшихгүй. За тэгээ манай засгийн газар бол тэр одоо тэдэн оны тэдэн сар хүртэл байна. За тэгээ чи нөгөө 30-гаа бол ингээд багцлан би бол нөгөө 34 ингээд аваа явнаа. За тэгээд энэ нэг намын их хурлаа нэг аштайхаа хийчээ гэдэг юм тохироо хийсэн юм шиг байна. За тэгээд одоо тэгвэл дараагийн одоо өрсөлдөх хоёр хинбэ гэдэг одоо асуулт гарч ирсэн. За тэгээд эхнээс нь асуусан. За миний хувьд чулуу гэхэд шинэ залуу үе дэмжиж байгаа. Залуучуудаас маань улс төрд явах ёстой гэж бодож дэмжиж байгаа, харж байгаа залуучууд байгаа. Тэднийгээ дэмжинэ. За миний хувьд энэ удаа ямар нэгэн сонгуулийн өрсөлдөөнд орохгүй. За J2 айгүй өндөр магадaltaйс ч орохгүй гэж зарлчлаа. За тэгвэл учрал дээр маш олон хүмүүс байгаа. 100 газраа зөв цагтаа байр суурь илэрхийлэх нь зөв баг. Тэрнээс төрийн ордонд их хурлын өмнө байр суурь илэрхийлэх тийм зохимжтой биш ээ. За ингээд за бас байж магадгүй. Гэхдээ 7 хоногийн сүүлээр бас л нэр дэвшихгүй өдр гэдэг тийм янз бүрийн вебсайт юмнууд явж илээ. Би тэгтээ учрлыг намын дарга болох магадлал айгүй өндөртэй гэж бодож байгаа шүү. За тэгвэл нөгөө талаас хэн байгаа юм бэ? Гэвэл баг ганц л кандидат байгаа да. За мэдээж энэ хагас санд энэ Монгол Ардын намын манаас одоо их хурал болно. За ингээд аймаг сум дүүрэг болгоноос гээд 2255 төлөөлөгч бас ирж оролцсон. Тэгээд мэдээж намын даргын асуудал бол бас номер 1 гол яригдах асуудал байгаа.
За энэ бол мэдээж одоо намынхаа тухайн тэр одоо хурал дээр л яригдах асуудал байгаа даа. За одоогор бол миний хувьд бас бодсон сансан зүйл байхгүй. За ингээд 2 хүн байна. За тэгээд ер нь бол нэг жижиг хүмүүс бас нэг хамт 3 хүн дэвш магадгүй бах. Гэтэ би бол гол өрсөлдөө учрал Тэмүүлэн хоёрын хооронд явах болов уу зүгээр таамаглаж байгаа шүү манайхаа. За тэгээд айгүй бол нөгөө учрал намын дарга болоод ингээд явах магадлал өндөртэй. Тэгэхээр нэг иймэрхүү юм болгох. Гэхдээ би тааж мэддэг 5 хаан биш учраас зүгээр л энэ бол миний л зүгээр төсөөлөл шүү. За тэгээд 7 хоногийн төгсгөлөөр ардын намын гишүүд чинь ингээд хамтдаа гарч ирэл ингээд тэрвэрлдэж бараг тэрвэрлдсэн гараад ирсэн зэ нөгөө хэрэлдээд исэн хүмүүс. Бид нэр сайлтчлаа манайхаа. Намын баг хурлынхаа өмнөстэй айгүй гой сайн би биэндээ хайртай болчлоо гэж баг нэгнийхээ 7-ог л үсэг нь олохгүй байсан. Тэр бол фейк шүү заяа. Ингиж амар нэгнийхээ доромжилж гүтгсэн хүмүүс би биенийхээ зүрхэнд амар том гомдлуудыг үлдээсэн байгаа. Энэ зодоо ингэж дуусахгүй. Зүгээр намын их хурлаа өнгөрөөж байгаа гэж би бол хувьдаа тэгж бодож байгаа. Тэгээд Монгол Ардын намынхаа ямар ч байсан хоорондоо тохирсон юм шиг байна. За тэгээ бүгдээрээ энэ 7 хоногийн сүүлээр болох Монгол Ардын намын их хурлыг анхааралтай ажиглацгаая. Тэгээ 2 өдөр л үргэлжлэх байлгүй дээ. Бодвол тий. Хагас тансаар үргэлжлэх болов гэж бодсон чинь. Эсвэл бол юу яах вэ? Хэрвээ мохрогоо хийцэн бол амар хурдан болол дуусчих. Тэгээ нэг оройн гой парадж марадал нэг тийм хөл. Гол хамгийн гол тэр хурлын чинь гол юм архитах байдаг байхгүй. Тэгвэл хөдөө гадаагүй бүгдийг навчирч байгаа нэг бөөндөн шаалгаж шнэ. Би чи одоо ардын намынхан манай бааранд орж арх угаасаа гэж залбирал одоо мөнгөтэй хүмүүс арх ирээд уучвал одоо энэ эдийн засаг хэцүү байгаад бас харин Монгол Ардын намын их хурл зөвлөд манай баар 20% хямдрлаа. За одоо ингээд намын зодоо явж явах зүр хөөрхөн амтан уу ингээд нэг гологцсон хүүхчиг амтанд энэ манай төсөвгээд нэг юм батлагдах гал яваадах шиг байна. За энэ 7 хоногийн ихээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирал гэрлээ төрийн байгуулалтын байнгын хороогоор орсон байна. 512 хүн ажиллаж байна. За 50 хүн бол жирэмсний амрал чөлөөтэй байна. Тэгэхээр 510 хүний энэ үйл ажиллагаа маань өөрөө тогтмол явах үүднээс мөн одоо хөдөлмөрийн одоо энэ цалингийн систем бол байнга одоо уг нөсөн нэмэгдэж явах ийм шаардлагатай. Гэхдээ одоо бас энэ төсвийн янз бүрийн асуудлуудаас болж бид нар энэ цалин орлогыг бол нэмэгдүүлж чадахгүй байгаа. Түрүүн бол 40% буурсан нь ямар учиртай юм бэ гэж асуусан. Цалин бол буураагүй. Гэхдээ хангалттай хэмжээнд нэмэх боломж бол бас үүсэхгүй байгаа даа. За ингээд тэгэд энэ бол үнэхээр одоо ямар ч efficiency буюу үр ашиггүй байгууллага гэдэг нь ингээд 512 хүн ажиллаж байгаа 50 хүн декреттэй гэдэг чинь 562 хүн ажилладаг гэсэн үг шүү дээ. Тэгэд энэ бол ямар ч үр ашиггүй ийм том бүтэц болцсон байгааг харуулж байгаа. За өнөөдөр шижрэх шүү ямар их орж ийнэ те энд өнгөрсөн л маш их тийм сөрөг хүчний байр суурь илэрхийлсэн учраас л гарч байгаа шүү. За шижрээ юм асуусан. Намайг хөөхд байхад үндэсний телевизэн цагийн үрд гэдэг бол мэдээллийн гол их сурвалж буюу тэрийг үнэн гэж итгэдэг байсан байхгүй юу? Үнэн гэж итгэдэг байсан. Одоо энэ өөрөө итгэлийн одоо хувь нь хэд байгаа юм бэ гэж та нар үзэлтээс суудаг. Univision-тэй ч юм уу эсвэл scam media-тэй яриад тэдний технологиор судалгаа хийж болно шүү дээ. Технологи хөгжсөн. Тэнд бол судалгаа хийж байгаа. Бүр ингээнээр асуугаад байгаа бол Монгол комент цагийн үрд төрийн үзэлтэй харьцаа хэд байгаа юм гэж суугаад байгаа байхгүй юу? Алинд нь илүү итгээд байгаа юм бэ гэж суугаад байгаа. Миний одоо маш энгийн болгож өгвөл одоо танд болж байгаа асуултыг байж байгаарай. Тэгээд миний санал бол тэр үндэсний телевиз үздэггүй хэдүү байгаа юм. Энэ тоо байна уу гэдэг. Тоо байгавал 30% юм уу 40% нэг тоо байж л байгаа шүү дээ. 3% ч юм уу 5% мэдгүй. Тийм бол энэ хүмүүс 1000 төгрөгийг авахаа болоод маркетингийн 2% 5% болгочход тэр орлогоо зөрөөд олчих юм биш үү гэдэг. За ингээд асуулт тавьсан. Цагийн үрд хүн үзэж байгаа юм уу? Ер нь танаа телевизийг үзэж байгаа юм уу? Ер нь Монгол телевиз үзэж байгаа юм уу? MNB үзэж байгаа юм уу? Байхгүй тий. Уу яаж нэг ч хүн байхгүй юм уу? Ямар сони юм бэ та? Англи дээрх мэдээг нь хаяа үздэг. За яг энэ зааланд яг MNB үздэг 2 хүн байна. Энэ зааланд яг одоо 65 хүн байгаа.
Тэгэхээр 65 хүнээс 2 нь л үзэж штэ манайхаа тэгээд боддоо. Тэгээ би зүгээр ингэсэн манайхаа бусад телевизүүд хэдэн үнэтэй байдгийг би зүгээр асууж үзлээ. За одоо нөгөө Тэнгисийн эрэг за тэгэл амар гой шоунуудаа Централ телевиз үүдэг штэ. 65% үнээр энийг болгоод юм байна. 65 үнээр тэр олон гой шоунууд те нөгөө масктай за ингэж явдаг. За 25 дугаар сууг телевиз бас л үзээтэй телевиз те мэдээнүүд нь сайн ойролцоогоор нэг 40-50 хүний хооронд л энэ бүх юм хийд юм. За Тэнгэр телевизийг бас асууж үзлээ. Мэдэн амар сайн байгаа сүүл төр мэтгэлцээнийгтэй сонгуулийн үеэр ямар гой зохион байгуулав те юу MNB бас нэг ойролцоогоор 50-50-60 хүнтэй. Ер нь телевизүүд гайгүй телевизүүд нэг 50-60 хүнтэй л байд юм. Гэтэл MNB яагаад 562 хүн юм бэ? Хараад идсэн. Тэгээ би асуулаа. Яг юу идэм бэ на 522 хүн чи гэдэг MNB өмнө ажиллаж исэн ганц хоёр хүнээс чи ер нь бол ингэдэг гинэ. Ихэнх өрөөнүүд нь ингээ түрээсийг болоод янз бүрийн студиуд түрээслэгдээд тэгээд ихэнх нь ингээ халтур малтур идэг. За зарим хүмүүс нь бол өрөөндөө бол аригддаг явдал бол нэлээд хавтгай байсан шүү гэд нэг тийм ярьж. Тэгээд where is efficiency тэ үр бүтээмж хаана байгаа юм бэ тэ тэрийг л одоо энэ MNB-гийн захирлаас асуумаар байна. За тэгээд дээрэс нь одоо манай жүжигч оноо ах байна. Оноо ах маань олон нийтийн зөвлөлийн гишүүн юм байна. За тэрнтэй холбоотой бас юм ирсэн. За сайн байна. Үндэсний зөвлөлийн гишүүн оноо гэж юм байна. Би түрүүний инхтээ гишүүний асуултанд хариулъя. За сая ингээд тайлан сонслоо. Сая 2-3 цаг ингээд сонслоо. Зүгээр 24 оны тайлан төрийн байгуулалтын байнгын орооны гишүүдтэйгээ цуг үндэсний зөвлөлийн гишүүд сонсож байгаад их баяртай байна. Бид нараар ерөөсөө хилцүүлээгөө. Монсоор одоо худлаа ярих болцгоё. Ирс хүрээг биш хөрсөн. Хяналт үндэсний зөвлөлд үндсэндээ бол дампуурсан шүү. 25 он тайлангаа та яаж хэлэх гэж байгааг би ойлгохгүй байна. Олон нийтийн зөвлөл нь ингээд дампуурсан гэдэг зэрэг. Ер нь бол MNB ер нь бол дампуу газар болцсон юм байна. Маш их үзэгчдийн татварын мөнгөөр сар болгон биднээс 1000 төгрөг авч байгаа. Дээрээс нь нэмэх нь 2500 юм уу тий? Дээрээс нь нэмэх нь татвар төлөгчдийн мөнгөөр татаас авч байгаа. Нэмэх нь 50-60 хүнтэй ажиллаж байгаа хувийн телевизүүдтэйгээ өрсөлдөд реклам аваад байгаа. Тэгсэн мөртлөө л харж чадахгүй байгаа. Би бас нэг тоо хэлээ манайхаа. Хүүхдүүдэд өв уламжлалыг хамгийн сайн түгээж байгаа нэгэн контент байдаг. Мөнх дуух гэд. MNB мөнх дуух шиг нэг ч контент байхгүй. Мөнх дуух хэдүүлэн ажилтгийг та нар мэдгүй. Ерөөсөө 7 хүн. Долуулахнаа тэр мөнх дуухыг хийж байгаа. Долуулахнаа тэр дампчаа ноён те. Тэр чи юу гэдэг кино лээ? Онц дүмд те. Гэхдээ 6-7 хүнээр ямар амар үр бүтээлтэй ажиллаж байна. Тэгээ нэрээ баяр хүргэе те. Централ телевиз ямар гоё үр бүтээлтэй ажиллаж байна. Тэгэхэд 560 хүнтэй байгаад ч дампуу хүн үздэггүй телевиз манай Монгол улсад хэрэггүй. Одоо энийгөө бол зүгээр аюул эрсдэл дайны үед зүгээр ингээд мэдээд тараадаг тийм л жижигхэн бүтэс болгоо наадгаа. Одоо бол наадгаа. MNB биднэрт хэрэггүй. Монголын үндэсний телевиз ойролцоогоор 2-3 өөр сувгтай, сувг болгон дээр өөр гэсэн програмтай, програм болгон дээр өөр гэсэн хэлээр, өөр гэсэн за тийм хэл бол дотор Монгол улсад бүх улсуудаа хэлүүдийг нэгээр нь өөрийн мэдээллийг гаргадаг ийм сонин гадар шүү. Харин тийм юм тий. Гэхдээ энэ чиглэлээр нь муухай гэж харуулахаас илүү бид нар цөмөрөө яг ингээд тэр Монгол үндэсний тийм үү Монгол улсын үндэсний тэр Монгол тэр том телевизээр гарч байгаа контентуудыг цөмөрөө ажиллах юм бол би өөрөө одоо 10 жил хөдөлж хийж байгаа юм. Би бусад сургуулиудаар гарч байгаа контентуудыг хараад тийм үү нэг тэнцэн хэрэг дээр 10 залуу аваачаад үндэслэлүүдэд хэвдүүлж байгаа орнд би яг Монгол үндэснийхээ тэрийг заавал яагаад 565 хүнээр хийгээд байгаа юм бэ? Яагаад жил болгон тийм өндөр төсвөр хийгээд байгаа юм бэ? Яагаад
Одоо жишээлбэл чи харж байгаа үстэй. Манай weekly show-г 7 хоног болгон 100 гаруй мянган үзэж байна. 3 хүн л ажиллаж байна. Хамгийн гол нь энэ маш олон хүмүүст мэдээллийг хүргэж байгаа. Хүмүүс мэдээлэл дамжихгүй хүмүүст амар сайн хүргэж байгаа. Яагаад 562 хүн гэж яагаад хэдэн 100 тэрбумыг авч байгаа мөртлөө ийм үр бүтээлтэй ажиллаж байгаа. Үр бүтээлийн хамаардаг. Ерөөсөө л тийм ээ. Чухал асуудал нь юу дээр гарч байгаа гэдгээр чам хэн гэдгийг чи таниулж байгаа асуудал шүү дээ. Би үзэхгүй байгаа юм чи яахын тэрийг. Би үзэхгүй хэнийг үзэхгүй юм хийчээ тэрийг тайнагаас суудаг чи ямар логик юм. Хинч үздэг юм хийх юм бол бид нар тийм хийж мөнгө үрж яах юм? Тэгвэл чи би үзэж байгаа болохоор чи намайг хинч биш гэж хэлж байгаа юм. Дараа нь. Дуусгаад цаавал дараа нь үзээ. Тэгээ гэж. Тэгээ. Антимэ би угаасаа нэг тарлыг барьж яддаг шүү дээ. За манай монголчууд маань өвлийнхаа аялалд бүгд бэлтэж байгаа хаа. За тэгэхээр би та бүхэн нэг юм хөөхөн динозавртай нэг аппликейшнийг санал болгох гэсэн. iTrip гэдэг. Энэ дотор төрөл бүрийн аяллууд байгаа. Одоо сүүлийн үед чи хүмүүс айгүй гоё юм вилла хөсөлж байх сонирхолтой болцсон байна тий. Гэхдээ маш боломжийн үнээр. Хэрвээ та ийм тухтай вилла одоо маш боломжийн үнээр түрээслэхийг хүсэж байгаа юм бол аппликейшн руугаа орох юм бол маш боломжийн үнээр Вьетнамын Фукокт бас байгаа юм шүү. Тэгээд хасах 30 градусаас нэмэх 30 градус руу хамтдаа iTrip-тэй хамт аялаа. Тэгээд та аппликейшн руугаа ороод eSIM за тэгээд аяллууд за тэгээд байшин такси гэд маш олон юмаа захиаж болох юм байна шүү. Тэгээд Сингапур, Малайзийн аяллаа хөтөлбөр байгаа юм байна. За дээрэс нь Тайландын Пхукет, Бангкок, Паттаягийн аяллаа хөтөлбөр байгаа юм байна. За дээрэс нь Вьетнамын Дананг, Натранг, Фукок, Ханой гэсэн аяллаа хөтөлбөрүүд байгаа юм байна. Би ямар ч үсэн iTrip-ээр билетээ захиалсан. Та бүхэн бас iTrip-ээр захиалаарай. Тэгээд амьдрал бол аялал юм аа. iTrip. Нийслэлийн хийц, багцаглал, зочид модуль, airport taxi, аялын дата сим, аялын даатгал бүгдийг нэг дороос. iTrip. Энэ 7 хоногийн Physical Asia нэвтрүүлгүүд бүр үнэхээр гоё болсоо. Би бараг 2-3 удаа уйлсан баха бараг. Яа манай монгол залуучууд ямар лаг юм бэ? Би бүр үнэхээр бахархсан. За тэгээд энэ Physical Asia нэвтрүүлгийг одоо Монголд хариуцж байгаа тийм залуу байт юм байна. Тэрнтэй яриа хийж. Тэгээ ер нь бол яг 50 солонгосын эсрэг 50 одоо Монгол тамирчныг оролцуулаад ингээд ийм одоо шоу те эсвэл ийм тусгай ийм улирлыг хийя гэдэг тийм төсөл боловсруулад тэгээд одоо яг нэвтрүүлгийн одоо production баг руу одоо хүсэлтэд аль биесээр өгч ирсэн л та. Тэгээд ер нь 2-3 сарын хугацаанд бол хариу ирэхгүй байжгаад тэгээд нөгөө хойноос нь олон удаа залгаж олон удаа имэйл бас follow up хийсний тий хөөцөлдсөний өвчнөд бид нар руу ирээд холбогдож исэн. Найруулагч те одоо яг энэ төслийн яг жинхэнэ санаачлагч тэр хүн маань сая нэг 3-4 хоногийн өмнө бас сошиал дээр нэг яриа өгсөн байсан л та анх удаа. Тэгээд тэрэн дээр бол ингээд сэтгүүлчдийн нөгөө те оролцогчдоо хэрхэн сонгосон бэ гэдэг асуултан дээр болохоор яг бусад 7 улс бол яг солонгосын продакшны зүгээс ингээд оролцуулаад ингээд юмаа тавиад явж исэн. Монголын одоо хувьд бол арай онцлогтой те манай Spark агентлаг би болон манай Spark агентлагын бол төрүүлж одоо холбогдоод төрүүлж одоо санаачлагаа тавиад ийм төсөл байна те ингээд та бүхэнтэй ингээд хамтарч ажиллаж болох уу гэдэг ийм санаа хэлж исэн гэдэг одоо жаа хогийн бол өөрөө сошиал хуудсан дээр бол тавьсан байлаа. За ингээд ямар ч үс монголчууд маань амбицтай байсан биз дээ те. Ормоор байна гэдэг те. За тэгээд энэ нэвтрүүлгийн цаана бас дахиад яг нэвтрүүлэг дээр гарахгүй байгаа ч гэсэн тэнцээ ингээд одоо сэлгээний суудалд сууж исэн хэд хэдэн хүмүүс бас байсан. Тэгээд маш олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэ нэвтрүүлэг маань бас бий болж байгаа юм байна лээ. Тэгээд монголчуудаараа маш их бахархаж байгаа Physical Asia-д орж байгаа залуучуудтай бүгдээрээ дахиад нэг амжилт хүсье. Дараа 7 хоногийн дугаарыг тэсээ ятаа үлээж байна. Шүүгийн дөрөвт орсон байна штэ манай баяжт амар том амжилт штэ. Дахиад уйлж байгаа би яг тэр нөгөө юун дээр яг уйлсан штэ шууд нөгөө баг нь өрдөг дээр амар гойс.
Яа тэр нэг олсон дээр зүгтэн мөгд тэр ямар баавартай байна Монгол. Амар гоё байсан шүү. Тэгээ баярлалаа манайхаа. Nice. За явж нөгөө мө төсөн маань арай гэж нэг юм батлагдлаа. Сар гаруй хугацаанд үргэлжилсэн Монгол Ардын намын даргын зодоо намжиж, төсөв батлах үйл ажиллагааг хурдлуулж, байнгын хороо дор өгсрүүлэн хэлэлцсэний үр дүнд 2026 оны төсвийг эцлэн батлах хугацаанаас 2 хоногийн өмнө улсын хурал баталлаа. За энэ донд багш нарын цалин ахмадуудын тэтгэврийг нэмэхийн тулд төсөвт 1.1 их 80 төгрөгийн хэмнэлтийг хэллээ. За мөн үүнтэй дүйцэх хэмжээний буюу 1 их 80 төгрөгийн төсөл арга хэмжээг зарчимгүйгээр батлаад байгаа юм а. Төсвийн хуулийг засгийн газраас өргөн барихдаа их хурал дээр хэлэлцэхдээ хуульд нийцүүлж үр дүнд чиглэсэн байдлаар ажиллах хэрэгтэй. Энийг бүр анхааруулж хэлмээр. Өргөн барьсан төсвийн төсөл дээр жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй 77 тэрбум төгрөг. Зураг төсөл тэзүүгүй 196 тэрбум. Санхүүжилтийг хэрэгжүүлэх хугацаатай нь уялдуулаагүй 409 тэрбум төгрөг. За нэг иймэрхүү төсөв. Тэгэд өөр бас гишүүдийн яриануудыг сонссон. Ер нь зүгээр миний зүгээр ойлгосноор бол шүү дээ нэг юм 70 нөхөөстэй дээл гэж юм байдаг шүү дээ. Ингээ нэг юм арай гэж нэг ингээд бөө нөхөөс хийж нэг арай гэж нэг одоо төсөө баталсан юм шиг байна. Би бол тэгж бодгцсан. Нөгөө өнгөрсөн 7 хоногт хэлжсэн бушуу туулаа бориндоо бас тэ өчнөө жигсаал мэгсаал тэгээ намын зодоо модоны дундуур зүгээр за ямар ч байсан юу ч байсан хамаагүй баталчихъя гэдэг ийм одоо юмар явсан баг. Тэгээд зүгээр надад ингэж бодгцсан. Нэг 2-3 сарынхаа ямиг төлөвлөж чадахгүй байгаа хүмүүс. Энд чинь жилийн төсөв чинь хамгийн чухал шүү дээ. Яаж 5 жилээ төлөвлөд байгаа юм бол гэдэг би үнэхээр гайхсан. Энд чинь төсөв гэдэг юм чинь хамгийн чухал төлөвлөгөө үстэй. Энэ төлөвлөгөөгөө олигтой хийж чадахгүй мөртлөө юу 5 жил яриад байгаа юм бэ? Би бол тэрийг бол гайхсан. За ингээд бас төсвийн хүлээлтүүд байсан хүмүүсээс аж ахуй нэгжүүл татвар буулгаасаа гэж бодож ирсэн. Тэр талаар ярьсан байна. 2026 оны улсын төсөв бол их ороо бусгай нөхцөл батлагдлаа. За маш одоо олон нийтийн анхаарлын төвөөс гадна за их хурал дээр ч гэсэндээ бас ажлын хэсэг энэ төр бодлоонтой их тийм хүнд нөхцөл батлагдлаа гэж харжаа. Тэгээд анх засгийн газраас оруулж ирэхэд төсөв оруулж ирэхэд бол маш олон төрлийн хүлээлтүүд байсан. За тэгээд тэдгээр хүлээлтүүд дундаас ер нь бол явцын дунд бол за багш нарын цалин нэмэгдлээ. За эмчнэрийн цалин дээр бас шийдлүүд гарлаа. Нөгөө талаас ерөөсөө энэ хувийн хэвшил аж ахуй нэгжүүдийн зүгээс байсан татврын ачааллыг бууруулах тухайн асуудал огт хүлээлтэнд нийцсэнгүй. За энэ асуудал дээр бол ямар ч тийм шин зүйл гарсангүй. 25 онжингоо татвараа буулгая гэж орилсон. Тэгээд тэр нь энэ төсөвт бол үнэхээр орж чадсангүй. Харамсалтай. Энэ бол маш харамсалтай. За дээрэс нь нийслэл хот ч одоо өнгөрсөн жил 500 сая долларын бонд усгасан. За дахиад бонд босгоно гэдээ ороод иржээ. За Улаанбаатар хот нийслэл бол одоо сүүлийн 2 жил бол мөнгөөр туйлж байгаа. Сүүлдээ бүр одоо хэдэн их найдаар зам байрна 1 км замыг хичнээн тэрбумаар барина гэж сууж байгаа газраа. За одоо сүүлдээ болохоор бүр одоо урд хөршөөс Хятад улсаас хагас коксчих түлш 200 гаруй тэрбум төгрөгөөр импортлаа суулж байгаа ийм газраа. Тэгэхэд одоо нийслэл дээр ахиж ийм бонд гаргаад 275 тэрбум төгрөгийн бонд гаргаад сууж хэрэг байдаг юм уу? Энэ одоо хаанаас бас яагаад ороод ирсэн юм бэ? За ингээд ерөөсө бонд гаргадаг л болчиход байгаа манай дарга нар. Зээл гэсэн үг шүү дээ бонд гэдэг чинь. Зээл тавиал одоо ингээл та бүхэн санаж нь энэ нэг автобусны жолооч одоо түүхийн ажилтаа хоёрын цалин нэмснээс бол ингээл нийгмийг хамарсан бөөн ажил хаялт маялт болж байгаа шүү дээ. Тэгээ одоо авиггүй л хөрхий тэр нөгөө 3 сая 500-ийнхаа цалин тавьж чадхаа үйлэл одоо дахиад одоо бонд усгын үр тавиал гэдэг юм ороод ирсэн юм шиг. Нэг Улаанбаатар хот бол нээрэнгээс үнэхээр мөнгөөр туйлж байгаа шүү. Бүх боржуурнуудаа боржин болгоол тий. Чи одоо ямар шаардлага. За ингээд энэ 7 хоногт бол нэг иймэрхүү одоо өстө ноорхо төсөв орж ирсэн. За тэгээд энэ төсвийг ямар ч байсан нэг батламар айдлаа. За тэгээд дээрэс нь энэ төсвөр цалинждаг нэг юм цалинждаг жоохтой төсвийн мөнгийг паразитлдаг бас
одоо аймагуд байд юм. Тэр талаар бас мэдээ гарчээ. Айлын хүүхдүүд насанд хүрсэн бол үрх гэрээсээ тусгаарлаж тустай гардаг. За үүний адилаар насанд ч хүрээгүй, хүрдэггүй, за тустааж гардаггүй, санхүүж тусгаарлагддаггүй 12 аймаг одоо хэрнэ улсын төсвөөс дэмжлэг авсаар байгаа юм а. Аймгийн төсвөө бүрдүүлж чаддаггүй эдгээр аймгийн иргэдийн авч байгаа цалин хамгийн багаар үнэлэгддэг. Тиймээс аймгасаа дайжих болсныг хэд хэдэн статистик мэдээлэл харуулж байна. Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг 12 аймаг бий. За тэд жилд дунджаар 4.8-аас 38 тэрбум төгрөг хүртэл татаасыг авдаг. За тухайлбал Хөвсгөл аймаг энэ жил улсаас 38 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг авчээ. Харин баруун бүсээс Баян Улгийн Ховд аймаг 4-өөс 19 тэрбум төгрөгийг улсаас авсан байна. Харин өөрсдийн санхүүгийн асуудлаа шийдэж улсын төсөвт орлого төвлөрүүлдэг 10 аймаг бий. Энэ дундаас хамгийн өндөр хэмжээний төсвийг Өмнө Говь аймаг бүрдүүлдэг. Тодорхойлбол 1.5 их 80 төгрөгийг улсад орлого болгон өгдөг байгаа юм а. За ингээд улсын төсвөөс татаас авдаг аймагуудын талаар мэдээлэл явсан. Тэгээд энэ дотроос нэгэн сонирхолтой аймаг байсан Ховд аймаг ч бас татаас авдаг юм шүү. Би чинь сайн нөгөө сүүлд нэг сонсгол болоод Ховд аймагийнхан ч өстө манай аймагт уурхаа муурхаа явуулвал та нар зайлаарай гэдэг ингээд ийсэн. Тэгээд би зүгээр тэгээ одоо яах юм бэ? Тэгээ бусдыгаа паразитлаад амьдраад байх юм уу? Тэгээ би бол зүгээр ингэж бодсон. Тэр аймагуудад өөрсдөө ингээд өөрсдөө санхүүжүүлэх тэр одоо тэр дарамтыг өгөхстой юм шиг санагдчих. Тэгэхгүй бол одоо ингээд нэг юм хийхлээр л очоод бөөн жагсаал цуглаан болоод ингээд явдаг. Тэгсэн мөртлөө нинжа нараа бол ингээд толгойг нь хилээл ингээд байлгаад идэг юм байж болохгүй хаа. Тэгэхээр одоо чинь Ховд аймгийнхан үнэхээр тийм сагцсан баян байгаа юм бол өөрсдөө тижээгээд өөрсдөө аваа явах цаг чинь болцсон байна. Тийм биш ингээл ерөөсөө нэг л их жагссан тэмцсэн хүмүүс байгаад идэг те. Хүн юм хийх гэхэлэр хийлэгдгүй юм л болчоод байна шүү дээ. За нэг юм болсон байна. Тэгээд одоо маш олон цалин нэмэгдэх нь за эмчнэрийн цалин нэмэгдэнэ гэж байна, багш нарын цалин нэмэгдэнэ гэж байна. За ерөөсөө маш олон хүмүүсийн цалин. Гэтэл хувийн байгууллагууд яах вэ гэдэг том асуудал гарч ирж байна. Багш эмч нарын цалинг нэмсэн, зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. За ингээд өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үн нэмэгддэг алдаа дахин давтагдах болчиход байна. Цалингийн нэмэгдэл эх оноос олгогдно. Харин энэ хугацаанд үн нэмэгдэхгүй байх бодлогын арга хэмжээг засгийн газраас авч хэрэгжүүлж чадвал цалингийн нэмэгдэл бодит үр өгөөж өгнө. Төрийн албан хаагчдын цалин нэмэгддэг. Ингээд хувийн аж ахуйн нэгж байгууллагууд цалингаа нэмэхгүй бол ажиллах хүчнээ алдахад хүрдэг. Гэвч одоогийн татврын орчинд цалин нэмэх бололцоо байдаггүй. Ойлгох хэрэггүй аж ахуйн нэгжүүд орхидж байна. За одоо хувийн хвшлээ хамгаалах бодлого нэн тэргуунд хэрэгтэй. Үр дүнтэй арга нь татврын хувь хэмжээг бууруулах юм а. За ингээд уг нь хөрх юмтай хувийн байгууллагууд болгүй биднэрт туслаад яах вэ хэрэггүй зүгээр л биднийг дарамтлахаа болж татвараа жоохон багасгачгаа л гэж гуйгаад байна. Тэгээд тэр нь даанч энэ төсөөр бол орж ирээгүй байна. Харамсалтай. За тэгээд нэг иймэрхүү юм болж байна. Монгол улсын эдийн засаг маань нэг иймэрхүү байдалтай, иймэрхүү зүйл болж байна. Тэгээд хувийн нөгөө бараа үйлчлэгийн энийг нэмээд ажилтнуудаараа цалин өсгөх шүү. Харин тийм шүү дээ одоо. Зүйтэй бараа үйлчлэг. Хамгийн гол нь энэ хүмүүсийн цалин нэмэхдээ мөнгө хэвлэх замаар нэмэх юм бол тэгэл тэр ямар ч хэрэггүй бол. Харин мөнгө хэвлэхгүйгээр өөрсдөө тансаг хэрэглээг танаад нэмчих юм бол харин арай өөр асуудал өөрөөр яригдах гэж бодож байна. За ингээд нойрхоо төсөв, бушуудуулаад бориндоо баастай төсөв батлагдсан байна Монгол улсад. Энэ л өнөختөөс улсын хурал дээр бас хөөрхөн биенийхөө евроод авсан үйл явдал болжээ. Тэгээ өнөөдөр ингээд харж байгаа танаа занзчтар дарга танаа энэ сайдар чинь бас таныг хүндэхгүй энд суухгүй шүү дээ. 6-7хан сайдл сууж байна. Доржонд сайд чинь бүр засгаас гарах юмсан гэсэн явж лээ. За баруун тишээ харуул доржонд сайд хажууд чинь сууж байна. За тэндээс тодруулж сугаараа. Зүүн тишээ харуул бүх сайд нар сууж байна. Нүдээ том нэгээд хараарай гэж хүсээд бүрд орж гişүүн битээр бол өмнөх 4 жил маш их сайн гар нийлж ажилласан үг. Тэгээ одоо ингээд хүн намын даргын өмнөөс мэдгдэл хийдэг болцсон байна. Тэгээ тэгмээргүй байна. Битээр огттын зүйл яриаггүй. За ингээд нэг биенийгаа явуулсан үйл явдал шүү. Амрах үүднээс явуулсан шүү манайхаа таад. Энэ 7 хоногт эрүүл мэндийн даатгалын сангийн талаар бас нэлээд хүчтэй яригдлаа.
Эрүүл мэндийн даатгалын сангийн алдагдал хэдэн 10 тэрбумаар биш хэдэн 100 тэрбумаар хэмжигдэх болсон. Энэ нь сангийн хөрөнгийг завшсан байж болзошгүй асуудал үүссэн байна. Иймд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаыг сольж томиллоо. Шинэ даргад эрүүл мэндийн даатгалын сангийн үр төлбөрийг барагдуулах, хөрөнгө завшсан байж болзошгүй этгээдүүдийг шалгуулах үүргийг ерөнхий сайд өгсөн байна. 2021 оноос эхлээд эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсон. За эрүүл мэндийн даатгалын сан 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн үр төлбөртэй байсан. Харин эрх зүйн орчин шинжлэгдсэн ч эрүүл мэндийн даатгалын сангийн үр төлбөр жилээс жилд нэмэгдэж сан дампуурлын ирмэгт иржээ. 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн үр төлбөр үүсжээ. За миний мэдхийн л эрүүл мэндийн даатгалын сан дандаа ашигтай гардаг байсан. Хамгийн сүүлд 2012 онд л 16 илүү 7 онд 150 тэрбумын ашигтай гарч исэн сан нөгөө гүйцэтгэлээр ингээд явсан чинь ингээд амар болсон. За тэгээд сайд нь юу гэж ярьсныг сонс. 23-аас 24 онд нийтдээ 230 мянган зөрчил илэрсэн. Гэтэ энэ зөрчил бол ердөө нийт нэг хэмжлэгийн 3% хүрэхгүй хэмжээнд шалгахад штэ. Тэр дотор 730 бүр завших сэдэлтэй зөрчил байсан. 730 нь завших худлаа хийж мөнгө авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд байхад нэг ч арга хэмжээ аваагүй. Даатгалын ерөнхий газар өөрснөө зөрчилөө илрүүлсэн байна шүү дээ. Гэхдээ ягаад арга хэмжээ авахгүй байгаа? Би бас энд гайхаад байгаа. Ягаад арга хэмжээ аваагүй? Ягаад өөгшүүлээд эсвүүллээр толгойг нилээд исэн? Тийм ээ. Үгүй чи эхний алдаан дээр засаад дахиж ийм алдаа гарахгүй байх сануулга хариуцлага хүлээлгээл явсан бол үдэд ийм байдал хүрэхгүй шүү дээ. Яагаад гинэ? Гэхдээ яах вэ одоо энэ чинь үнгүй нийтийн өмчийн зовлон гэдэг чинь энэ бохгүй дээ. Нийтийн юм чинь дандаа хулгаанд өртчихэдэг. Хувийн даатгалын компаниуд хизээч ингэж мөнгөө зүгээр ингэж цацахгүй. Аль болох мөнгө өгөхгүй байх хүсэл. Нөгөө талын мөнгө авах хүсэл хоёрын энэ огтлцол дээр чи энэ даатгалын компани тогтож явдаг байхгүй. Улсын эрүүл мэндийн даатгал тийм байхгүй. Аль болох танил талмал хамаг юмдаа өгөх хэрэгтэй. Даргын солиоч нэмэр байхгүй наадах чи. Энийний цаадах эдийн засгийн инсентив гэж юм байгаа. Тэрийг хэн ч олж харахгүй байна. Эдийн засгийн инсентив нь юу вэ гэхээр цөлмөх инсентив хөдөлж байгаа. Саяхан би интернет дээр очлоо. Тэгсэн чинь хувийн даатгалын компаниудаар даатгуулсан хүмүүс айгүй хөөшлүүлт юм байна гэж. Тэд яагаад ийм үнэтэй эмнэлгээр хувийн даатгалын амраа чи нэг юм ойлго. Хүн нь өвдчүүл тэд нар илүү их мөнгө гаргана. Тийм учраас байнгын урьдчилсан үзлэгт оруулд юм над хувийн компаниуд чинь. Энэ ямар даатгалч гэнэ үү? Миг за тэгэл тэр амьдралын даатгал юу ч гэнэ амар олон даатгалын компани байдаг. Тэгэд энэ интернет үзүүлж байгаа хүмүүсийн баг тэр эмчийн хэлснэр шүү. Тэр хүн бол зүгээр эмпирик маягаар хэлж байгаа. Ойролцоогоор нэг 60-аас 70% дандаа хувийн даатгалын компаниар үйлчлүүлсэн хүмүүс, даатгуулсан хүмүүс байдаг гинэ. Тэгэд улсын хол нэг юм хувийн тэнцээ маш сайн ажиллаж байна. Тэгэд яагаад гэдгийг нэг холоос хайгаад ирэхгүй дарга. Нийтийн өмч угаасаа л ийм болдог. Тэр нүүрсний үйлдвэрээ харчих. Одоо энэ юу гэдэг лээ? Одоо эрүүл мэндийн даатгалаар тэр 5 толгойгоор тэр ерөөсөө нийтийн юм чинь эзэн байхгүй юм чинь дандаа хулгаад л өртдөө шүү дээ. Тэр чинь ямар ч зүйл байхгүй. Тэгээ бүр амар жишээ харж илаар да. Нэг хүн архины хордлого тайлуулна гэдээ баг хэдэн 10 сая төгрөгөөр ч гэнэ архины хордлого тайлуулсан ч гэж байгаа шиг 100 гаруй сая төгрөгөөр нэг нөхөр жилийн дотор баг 20 хэдэн удаа эмнэлэг твтцсэн байна гэж байгаа өөрөөр гач тий 69 удаа ч үлээ те амар ерөөсөө ийм цөлмөх сэтгэлээр хандд юм аа. Тэгээд эрүүл мэндийн даатгалын тогтолцоо чи өөрөө ийм цөлмүүлэх юм аа өөрөө хийчихэд яагаад вэ гэдээ асуугаад байгаа юм. Тэгээд хувийн эрүүл мэндийн даатгалтай очиж шал өөрш. Би зүгээр нэг ийм гаргалгаа ба. Нөгөө нэг үнчин ядуу хөгшин хүмүүсээ улсан даатгаад үлдсэн дөрвөн мөч бүтэн оюун санаа эрүүл хүмүүс тэр хувийн даатгалаараа даатгуулдаг. Тэгэл болно шүү дээ. Тэгэл асуудал шийдэгдэн шүү дээ. Өөр ямар ч юм ба. Нэг бодоод шаналал хүн барьж хийх гэдэг шаардлага байхгүй дарга. Яг үндэ
хоёрт нас нийтдэг юм байт юм шүү дээ. Энэ 7 хоногт Батнайрамд дарга мэдгэл хийж аа. Өнөөдөр та бүхэнд бас зарлах байгаа зүйл маань одоо хинэ шалгах төр хороо өөрөө хуулийн хугацаанд бол 6 сараар байгуулагддаг. За энэ хугацаанд амжиж бид нэр одоо төр хорооны сонсгол зохион байгуулах ёстой. За мөн одоо сонсголыг зохион байгуулахад одоо хуулийнхаа дагуу 14-өөс доошгүй хоногийн өмнө сонсголд оролцох гэрчийн нэрсийг бол олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслэр нээлттэй зарлах ийм бас хуулийн үүрэгтэй байна. Тэгэхээр яг энэ үүргийнхаа дагуу өчигдөр хянаш шалгах төр хороо хуралдаж за төр хорооны сонсголыг за энэ 12 сарын 8-наас 12-ны хооронд зохион байгуулахаар одоо тогтоолоо баталсан. Тэгэхээр одоо энэ ирэх 12 дугаар сарын 8-наас 12-ны хооронд оюу толгойн асуудлаарх одоо төр хорооны сонсгол зохион байгуулагдана. За энэхүү сонсголд за одоогийн байдлаар бол 300 орчим давхардлыг нарилгаад 300 орчим одоо хүмүүс болон албан тушаалтан за хуучин албан тушаалтнуудыг бол сонсголын одоо гэрчээр бид бүхэн зарлаж байна. Нээлттэй сонсголоо хийх гээд байгаа мó? Харуудын коммунист алумын яаж юм бэ? Өнөр энэ би бүр гайхаад идэв шүү дээ. Нөгөө хойноос нь 9 машин яг ингээд оршуулгын цуваа шиг дагаа явж байсан. Нөгөө машинууд нь алга болцсон. Байхгүй болцсон. Хайцсан бүүмэд. Зүгээр би сая бодлоо 300 хүн өрсөн юм байна. Тэгээ 300 хүн ирнэ гэж тооцох юм бол 300 хүн ойролцоогоор нэг хүн ойролцоогоор 3 минут ярина гэж тооцъё л доо тий. 300 үрчгэнд 3 тэнцүү 900 минут. 900 минутыг хуваах нь 60 тэнцүү 15 цаг. За тэгээд эн чинь дахиад 2-оор үржигдэн. Ягаад гэвэл дунд нь нөгөө нэг гişүүд мишүүд юу яа юм ярина. За та яргэн ингээд за ингээд 30 цаг. Нийт 30 цаг ярина. Энийг хуваах нь ажлын 8 цаг. Нийт 4 өдөр ярихаар хүн цуглуулах гэдэг байна. Тэр эзэж тийм болохгүй баг. Тэгээд би зүгээр ингэж бодож байна. Батнайрамд бол амар жуулгаар байхгүй яг үндэ. Нэг хүмүүс нэг ингээл дууцны зоргоор бол ирэхгүй. Энэ хүний харизм юу гэж тэр ерөнхийлөгчд ирж идэв sorry нөө. Тэгээд дээрэс нь 12 сарын 8-нд хүмүүс шинэ жилийн уур амьсгал орцсон нөгөө ажлын шинэ жилийн комисс илүү чухал байх. Хинч тоохгүй нэр. Хүүшээ нөгөө урлагийн үзүүлбэр яах юм бэ? Хэнийг байгуулгын шилдэг мэддэг болох юм бэ гэдэг. Энэ зүгээр бүтэн фейлтэн заяа. Та би зүгээр ванга шиг хэлээ заяа. Нэр. Тэгээд одоо энэ оюутлогын сонсгол бол 12 сард болох юм шиг. Гэхдээ Батнайрамд дээр нэг олон ирэхгүй нэг өөрийнх нь авчсан хідэн одоо трол нөхдүүд л ирэх баг. Тэгээд мэдхгүй би бол нэг олигтой юм болно гэж бодохгүй. Зүгээр яг үннийг хэлэхэд оюутлоготой уг нь яг нүүрээ тулж агаад ярилцаад ямар асуудал байгаа, юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа ингээд уг нь яриа хэлцээр хийх л ажил байгаа. Түүний шин Батнайрамд шиг юм тэнэг юм яриад гачин уус төр игээд явах юм чад. Би зүгээр хааруур төгссөн болгоо яагаад юм тэнэг байгаад байна гэдгийг гайхаад байгаа шүү. За ингээд энэ лоогийн гигантик онцгоё. За сайн байцгаана уу? Намайг Дайрамаа гэдэг. Би одоо 19 настай автогамд амьдардаг айлынгаа зөхөө. За миний мэрэгжил гэх юм бол би 9-р ангиа төгсөөд хүнс технологийн коллежид талх нарийн бовны ангиар суралцаад тэгээд одоо Түлээжүрт 4 дахь жилдээ ажиллаж байна мэрэгчлэрээ. За тэгээ миний аавыг болохоор Ганхуйг гэдэг одоо 63 настай. Тэгээд Хинтээ аймгийн хүн байгаа. Одоо манай аав гэртээ идэг. За өмнө нь болохоор намайг 16 нас хүрэхээс өмнө манай аав тэгээд намайг ингээд тэжээгээд тэгээд ингээд өсгөөд хүмүүжүүлээд тэгээд ажил хийгээд тэгээ явдаг байсан байгаа. Тэгээ манай аав болохоор намайг 16 таа хахад ингээд харвж исэн. Тэгээд одоо ингээд баруун талын хөл гарна. Тэгээд одоо хэл яриа нь ер нь ямар ч мдэггүй байгаа. Тэгээ одоо ер нь би ингээд одоо гэрийнхнийгаа авч явж байгаа. Тэгээ ер нь 16 таагаасаа ингээд ажил хийгээд тэгээд 17 настайдаа ингээд анхны ингээд гэрээ авчихсан. Угаасаа бага хахад л аав хоёр тэгэл амар тийж хэлдэг байсан. Тэгээ ер нь ингээд яг 16 таагаасаа яг өөрөө ингээд ажиллаад эхлээл тэгэл мөнгө төгрөг нь гоё цуглараал тэгэж эхлээд ахаар ингээд
одоо ингээд амьдрах орчноо ингээд хүн амьтаа орж ирсэн гэсэн ингээд амьдрах орчноо ингээд өөрчлөөд тэгээд ингээд гоё болгоод үзье гэж бодоод тэгэл зорьсон доо. Тий. Одоо ингээд намайг одоо ингээд 16 нас хүртэл ингээд одоо ингээд хоолтой бишээ хоос 2 идүүлж хоосоо онуулахгүй тэгээд юугаар сутаахгүй ингээд өсөж яхад ингээд аавыгаа ингээд харавсны дараа би яагаад ингээд хачийг хариулаад тэгээ ингээд одоо ингээд охиндоо ингээд байшин барьж өгөх юмсан гэж амар их ярьдаг байсаахгүй юу. Тэгээ яг би ингээд яг тэрийг нь одоо ингээд зориг тавьсан байгаа. Тэгээд би өөрөө ингээд авч чадна гэд. Энэ артаа амар надад нэг юм бодчихсон. Энэ ямар лаг охин бэ тий 16 настай багт нь аав нь харваад тэгээ хөвтөрт багт нь өөрөө ажил хийгээд тэгээ бууцны цех мэх гээд ингээд амар олон газар ажиллаад тэгээ одоо бол ажиллаж байгаа. Одоо төлөвшүүд ажиллана. Төвслэс шүүрс шүү манайхан. Төлөвшүүд ажилт юм байна. Тэгээд энэ бол үнэхээр гоё. Тэгээд надад бол тэг санагдсан. Эзэн хичээвэл заяа хичээд юм байна. Тэр гэр орон ямар гоё цэм юм байна те. Ингээ бүх юм нь ойлгомжтой тодорхой тэр гэр орноо ямар гоё авч явж байна. Тэгээ ийм охиныг одоо үнэхээр одоо юу гэх юм те үнэхээр лаг гэж хэлхээс өөр арга байхгүй. Тэгсэн чинь яг сонирхолтой юм бас энэ ярьслахыг үзсний дараа маш олон хүмүүс үгүй энэ хүүхдэд байшин аваад өгөлдөө гэд. Тэгээ хандив аян цуг яваад тэгэд өнөөдрийн байдлаар 50 сая төгрөг цугларсан байна. Ха? 250 цугларсан юм. Оо ямар амир. Шууд байранд орох нь шүү дээ. Тэгэхээр манайха нэг юм хэлээ. Эзэн хичээвэл заяа хичээд юм байх шүү манайха. Энэ охноос амар гоё спешл авсан. Баяр хүргэе. Зайгаа энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлж байна. Ер нь энэ хорвоо дэлхий дээр байдаг асуудлуудыг нэх амар одоо пуужингийн шинжлэх ухаан болоо л те ингээд ойлгож ядаад ах юм байхгүй шүү дээ. Амар ойлгомжтой. Нийтийн өмчөөл хулгайлагдана, хувийн өмчөөл хүн өөрөөсөө хулгай яддаг учраас илүү сайхан арчлаад гамнаад явна. Тэгээд нийтийн өмчтөр суурилсан улс орон сүрдэг. Яг Венесуелийн араас, Кубын араас те хуучин социалист орнуудаас сүрдэг хувийн өмчтөр суурилсан орн бол хөгжид цэцгэлдэг. Энэ бол 5 жилийн төлөвлөгөө гаргахгүйгээр ойлгож болохоор юм байгаа шүү дээ. Заавал тэр нэг эрүүл мэндийн даатгалын санг дампууруулан байж ойлгоод ах юм биш шүү дээ уг нь. Тэгээд бүгдээрээ зах зээлээ чөлөөлье. Хувийн өмчтөр суурилсан эдийн засгт Амраас weekly show-да баярлалаа. Дараа 7 хоног тэргөө утсан. Амраас weekly show-да холбогдороо барахаа.